үлдсэн үеийн туулсан. Яг ээжийн Солонгост ингээ гэртээ ирья гэж мөрөглөө өгөөд ирж чадахгүй байх хугацаанд эмээ аав хоёрыг алдаад тэр охин бол оршуулгыг бол ганцаараа хийж байгаа байхгүй өвчтэйгээ. Тэр энэ бол бид нар бүр ингээд ийм түүх бол бидний дунд байна гэдэг бол хүнд одоо тийм юм байна. Манай оюун туяагаар дахинд амьдардаг. Оюун туяа маань болохоор яг тусгаарлалтаас гарахаас нэг хоногийн өмнө хийж байгаа юм. Хэрвээ энэ тусгаарлалт өнөөдөр их шиг 10 хоног байсан бол тий олон улсын жишгээр тухайн үед 14 хоног, 10 хоног, 7 хоног байсан бол тэр охин ээж дээр очиж амжих байсан. Гэтэл 21 хоног гэдэг энэ шинжлэх ухааны үндэслэлгүй дэлхий дээр мөрдөж байгаагүй энэ юунаас болоод тэр маань одоо энэ туяа маань нэг өдрийн өмнө одоо ээжтэй уулзч чадаагүй яг гарахаас нэг өдрийн өмнө ээжээ алдсан. Ганцхан хоног энэ охин хэрэгтэй байсан. Та нар хэрвээ санаж байгаа бол охин нь 10 настай сэлэнгээс ирээд тэр охин PCR-гүй, ээж нь PCR-гүй гээд PCR-ыг авчаад хариун гарахгүй ингээ хүлээгээд те дарга нарын PCR хурдан гардаг. Гэтэл манай энэ хүмүүс баатруудын маань PCR гарахгүй хүлээгээд тэр хоорондоо ээжтэй уулзч чадаагүй 10 настай охин ээж би ундаа ууя гэж хэлж байгаа нас орсон түүх санаж байгаа бах те. Тийм тэр түүхийн маань эмээ байгаа. Тэр түүхээ явсан. 10 настай болчирзээ хамгийн сүүлд ам цангаа дээр ундаа ууя гэж хэлсэн гэсэн миний охин гэдэг ийм хүнд түүхүүд байгаа. Тэр охин сүүлд хамгийн аав ээжтэй бичижсэн шүлэг жишээс бас байна. Бид нар бүгдээрээ санаж байгаа мөнгөтэй гэдэг маш мундаг бүсгүй байсан. Ном бичдэг те нийгмийн идэвхтэй. Тэгээд бас ингээд хавдартай байж байгаад ирээд Монголдо ирээд би охинтойгоо ганц уулзчаа гэдээ гуйгаад бас ингээд гармаар байна тусгаарлах бас гэж байгаад тэгээд охин ингээд охиныхын зургийг бид нар харсан. Дүүск очсон. Хөөхөн жоох юм яваад те тэр юу л да тэгээд хууртны цаанаас охиноо 3 минут харлаа гэдэг тэр уулзалт одоо тэр түүхийг харуулж байгаа. Тэр нээж те гэх мэтлээ яг бид нар ер нь л бид нар биеиндээ их ялангуяа ийм хүнд юм тохиолдсон үед их сайн ойлгож уян хатан байж айгуу сайн ингэж хүний сэтгэлийг ойлгож те ажил хийж байгаа хүмүүс мэдрэмжтэй байх мэдрэмжтэй. Манай Данна маш амьдралын баяр баясгалантай хүн. Тэгээд Данна дээр айгуу онцлог те амьдралын их баяр баясгалантай учраас маш их том мөрөөдөлтэй өксөл мөрөөдөлтэй учраас магадгүй тэр амьдралын баяр баясгалан ингээд нүүрэн дээр нь гарч байгаа. Аав нь гинт нас орсон тусгаарлалтанд байхад нь автаа уулзахгүй байна гэж бодоагүй. Гэхдээ аав нь амьдралд нь дандаа урам өгж магтдаг байсан. Тэгэд аавын тухай ярихдаа инээнгээ уйлдаг тийм охин байдаг. Өлөөс нь унж байгаа ч гэсэн инээж л байдаг тийм. Бид нар гоё том өксөл мөрөөдөлтэй гэгэл өксөл мөрөөдөлтэй учраас магадгүй манай зурагч бас тэр юу гэнгээд тий нүүр царайгаар илэрхийлэх болцсон байна. Яг мэдчихлээ. Даваас руу ихч байна. Бас их хүнд түүхтэй. 4 хүүхэд нь авдаа уулзч чадаагүй. Тэгээд яг эмнэлгийн нэг эмч юм уу сувлагч бас ойлгоод ингээс үл цанхаар уулзсан гэж байгаа. Дараагийн дүрэн дээр тэлжээ харуул те. Тийм манай зурагч маань ингэж авсан энэ 4 хүүхэд бол яг энэ зурган дээр байгаа шиг яг энэ цонхон дээр аав нь байсан хамгийн сүүл тэгээд контейнер дээр зогсож байгаад уулзаж хамгийн сүүл уулзаад тэрнээс хойш гэж уулзлаа тэгээд нас орсон. Яг би эдикийн хувьд одоо ахиж таадыг ахаал тэр хэцүү юм болсон эмнэлэг дээр очиод яг тэр газараа зураг авах чинь эвгүй юм шүү. Яг надад бол ийм санаа байна зүгээр уран бүтээлч хувьд. Гэхдээ зүгээр эдикийн хувьд гэх юм уу те таадад жоохон эвгүй юм биш гэсэн чинь өөрөөсөө бол үгүй зүгээр би энэ танаад энэ төсөлд оролцмоор байна бид хүмүүс дуулга өргөмөр байна. Заавал бид нар очиж зураг авах болно. Бид нар зүгээрээ та санаа зовлт хүргэх. Дахиж бүр яг бид нарыг гайхшруулсан бас нэг юм. Энэ 4 хүүхэд хэрвээ автагаа уулзах гэж эмнэлгийн босгод авах юм бол эмнэлэгт 21 хоног гэдэг тийм журам үлчижсэн. Тэр үед тийм журамтай байсан тий. Хин дуртай норж гарч байгаа байсан. Тэгэхээр нөгөө аавгаа алдах гэж байгаа мөнгөө төлөөд тий. Гэтэл тэр чинь ингээ эмчилгээнд хамаг мөнгөө зориулсан хүмүүс дахиж мөнгөө төлөөд дахиад энд тий аавгаа алдах гэж хаад дахиад 21 хоног тусгаарлагдах уу тий. Энэ дээр л ингээл жаахан ингээд нэг тийм бид нарт харамсалтай маш 21 хоногийн тусгаарлалт заавал байна. Тэр нь 21 хоног байх мөнгөө заавал төлжөөж орно гэдэг. Бид нар ч бүр аав нь хор тавдар тусаад Солонгост бүх юм цанхуугийн хувьд яатсан хүмүүс чинь юу тэгэж 21 хоногийн мөнгө дахиж төлж. Тэгээ одоо бол энэ хамгийн сүүлд байгаа энэ бол юу бид нар хэлэх гээд байгаа мессеж тийм. 20 оны 3 сарын 27-нд болсон байранд 21 хоног гараад гэртээ 14 хоног ирсэн. Өнөөдөр бол энэ ингээд сулруулж явсаар болж байгаа өнөөдөр 2 сарын 28-наас болоод 10 хоног тий гэрийн 4 хоног гэдэг энэ үйлчилж байгаа. Гэхдээ бид нар нэг юмыг аягүй сайн мэдчихэж байгаа. 21 хоног тэр үед хүмүүс энэ 21 хоногийг хатуу байна, энийг сулруулаач, дэлхий дээр юм байхгүй байна гэж маш их хэлж ирсэн. Тэгээ энэ хооронд манай бүх бааtruуд бол энэ харамсалтай юм туус